Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт. Metro Lounge 91.7 радио. Бизнес лав хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна. Metro Lounge 91.7 радио болон On TV телевизтэй хамт байгаа сонсогч та бүхэндээ үзэгч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Metro Lounge 91.7 радио болон Бизнес лав хуулийн фирм хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг хүргээд бас баггүй хугацааг өнгөрж байгаа үлээ. За тэгээд энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаа сонсогч та бүхэндээ үзэгч та бүхэнтэйгээ худалдаа авах гэрээний асуудлаар, эрх зүйн асуудлаар ярилцахаар бизнес лав хуулийн фирмийн өмгөөлөгч хуульч Ганбат битээр студид байна. За та бүхэндээ орой мэнд хүргэе. Сонсогчтой, үзэгчтэй бас орой мэндийг хүргэж байна. За бид хоёрын өнөөдрийн ярилцах сэдэв худалдан авах гэрээ болон за түүнд холбогдох эрх зүйн асуудал байгаа тийм ээ. Тэгэхээр худалдан авах гэрээ яг ямар одоо төрлийн худалдаа авах зүйлүүдэд хамаарагддгийн бол ер нь энэ гэрээтэй холбоотой асуудлаар эхлээд нэгт тойм ойлголтыг өгөх үү. За гэрээ маань ерөөхдөө бол иргэний хуулиар бол ерөөхдөө дөрвөн том гэрээний төрөл байгаа. За үүний нэг нь бол худалдах. Үүний нэг бүлэг дотор нь бол худалдаа авах гэрээ маань ороо авчиж байгаа. За тэгээ худалдаа авах гэрээг бол дотор нэгээд ялгах юм бол маш олон яг янз янзаар тайлбарж болно л тоо. За зээлээр худалдаа авах байж болно. За ер нь одоо нэг арилж агаар те одоо мөнгөөр биш одоо биеиндээ бараас өлцөх байдлаар ч юм уу те янз бүрийн тийм хэлбэрээр байж болно л тоо. Маш өргөн ойлголт худалдаа авах гэрээ маань тий. Тэгээд худалдаа авах гэрээ маань хамгийн гол нь манай үнэгийн практикт ер нь нийгэмд бол маш их гардаг, өдөр тутам гардаг ийм гэрээний нэг төрөл байгаа. Түүгээр онцлог. Бид нар дэлгүүрээс л ингээл баг өдөр болгон шахуу юм авдаг шүү дээ. Тэгэл эн чинь жижигч бай, томч бай, ерөөсөө жижигч бай бас л энэ гэрээ болж байгаа хгүй тий. Бичгээр байгуулаагүй ч гэсэн. Бичгээр байгуулаагүй энэ худалдаа авалтууд ер нь одоо эрх зүйн асуудлаар хэр баталгаажд юм бол тий мэдээж хоёр тал хоорондоо тохиролцоод хүсэл сонирхлоо биеиндээ итгээд заавал бичгээр байгуулахгүйгээр бас болно шүү дээ. Энэ хуулиараа байж болно. Хамгийн гол нь ер нь бол бичгээр байгуулсан л мэдээж сүлд нь маргаан гардлаа гэхэд бас нөгөө юута маргааны шийдвэрлэх төхөмтөл юм да. Тэрнээс мэдээж жижиг худалдаа авах гэрээнд бол ерөөсөө шууд бичгээр биш шууд ойлголцлоор итгэлцлэр яваал өнгөрч байгаа л та. Худалдаа авах гэрээ гэхээр орон сууц худалдаа авах гэрээ, газар, автомашин, үйл хөдлөх хөрөнгө, за тэгээд тоног төхөөрөмж худалдаа авах гэрээ гэд за тэгээд зээлээр худалдаа авах гэрээ гэд маш олон төрөл байдгийн байлээ. Би бас нэг жоохон судалгаа хийх гэж үзсэн. Тэгэхээр яг одоо энэ олон худалдаа авалтууд дундаас яг өнөөгийн нөхцөлд гэрээ байгуулж худалдаа авалт хийж байгаа энэ зүйл нь орон сууц юм болов гэж харсан. Ер нь бол натрат дээрээс одоо гэрээ байгуулж гарч байгаа хүмүүсийн ихэнх нь орон сууц за автомашин байна гэсэн ийм зүйлүүд ярьж байсан. Тэгэхээр орон сууц худалдаа авах гэрээ хийхэд яг ямар зүйлүүдийг анхаарвал зүйтэй? За орон сууц худалдах нэрсэнд үйл хөдлөлийн төрөнд худалдаа авах гэрээ гэж бас бүрний эрхэд юугаар нь томьёогоор нь ярил орон сууц худалдаа авах гэрээ маань өөрөө заавал нотороор орох ёстой. Үйл хөдлөлийн төрөн гэдэг утгаараа. Монсын мөртөл бүртгүүлнэ те. Ер нь бол нотороор орж иш хүчин төгөлдөр байна гэсэн хуулийн шаардлага байгаа. Тий. За тэгээд яг түрүүн сая ярьлаа өөрөө. Ер нь бол манай практикт за гарч байгаа маргааны за мөн ялангуяа бүр тодруулбал за бизнес лоо гэдэг манай хуулийн фирм дээр хандж байгаа одоо иргэний маргаануудаас бас маш их хувийг орон сууц худалдаа авах гэрээ, автомашин худалдаа авах гэрээ ийм хоёр гэрээ бол
одоо гэрээнээс үүдэлтэй маргаануудаар бол маш их одоо хууль зүйн тусцаа авах гээд иргэн аж ахуйн нэгжүүд маш их хандж байна. Яг энэ орон сууцны асуудал бол маш их маргаан гардаг. Иргэд маань мэдлэг дутуугаас болоод. Тухайлбал ямар? За тухайлбал сүүлийн манай хуулийн фирмд үл хөдлөл орон сууц судалтаа авсантай холбоотой маш их маргаан ирж байгаа. За жишээ нь автомашин нэрээ. Автомашины үед бол одоо юу яадаг? Чэнжүүдээс хүмүүс автомашин л авч байгаа шүү дээ. Их их худалдаад авдаг. Тэнгүүт за нөгөөх нь заллингийнх болж таардаг. Одоо нэг нөхөр нэг хүнээс нэг А гэх иргэн Б гэж хүнээс мөнгөний нөхгүйгээр автомашин худалдаад авчдаг байхгүй. Итгэмжлүүлээд зээлээр худалдаа авах. Шууд зүгээр мөнгөний одоо тэд оны дараа өгнө гэж амгуутай автомашины ченж нэртэй авчиж зарчдаг. Тэгээд зарангуутай зарчаад юу ячдаг. Нөгөө автомашины ченжийг мэдээж өөрхөн нэрдээ шилжүүлж авч жагаад буцаа зарна да. Иргэн хүнд яг тэр худалдаж аваад байж тэл бүр анхны хүн маань одоо чи яагаад мөнгө өгөхгүй байгаа юм бэ гэж нөгөө нөхрөө шахаад тэгэхээр нөгөөдөг чинь сүултээ бүр цагдаа магадаар яваад ирэхээр юу ааш та ингээл нь штэ би ингээд тэнд байдаг ченж тавьчаад зарцсан гэдэг. Дэмүт нөгөө ченж дээр нь явдаг чинь би нэг чинь зарцсан штэ худалдаж авсан штэ гэдэг. Дэмүт нөгөө 3 дахь худалдаж авсан нөхөр маань юу яадаг машина хураалгах битүүмжлүүлэх юм асуудал үүсдэг байхгүй. Яг мөнгөний нөгөөд 100% төлбөрөө тушаагаад өөрхөн нэрдээ шилжүүлээд авцсан мөртлөө тэр буцаад цагт прокурорын тогтоолоо битүүмжлэгдэх ийм нөхцөл байдал үүсээд ийм аягүй хүсэж байна. Яг энэ нөхцөл байдал чинь хамгийн гол нь тэр даруйдаа гардгүй жилийн дараа хэдэн сарын дараа илэрч байгаа байхгүй. Иймэрхүү асуудал маш их гараа залингаар ирүүсч маш их явж байна. Тэгээ хүмүүс маань Lexus 570 ч юм уу, Land 200 ч юм уу худалдаа авчдаг. Тэгээд нэг хэдэн сар унаа ижил ийм асуудал гараад нөгөө асуудал нь цагдаагийн байгууллагаар мөрдөн байцаалтанд дуусахгүй ажиллагаанд явсаар байгаад нөгөөх нь жил 2-3 жил бүр явцсан юм байна. Одоо манай фирм дээр. Тэгээд тэр хүн тэр 3 жил яаж тэр машиныг прокурорын тогтоолоор битүүмжилсэн тэрийг хинч унж чадахгүй. Зүгээр л ингээл идлэгтэл ингээл цаг хугацаа өнгөрөөл байж ашиглаж чадахгүй. Тэгэл энэ маргаан дуусал тэрийг хинч ашиглаж чадахгүй. Ийм нөхцөл байдал үүсээд маш их хүмүүс огорч байна мөнгөөрөө. Нийт хөрөнгөөрөө. За орон сууцсан дээр ямар асуудал гарч ингүүл за барилга барьж байгаа компаниуд маань юу яаж байна? Одоо хүмүүс нэг захиалга орон сууц захиалгын гэрээ байгуулад эсвэл худалдаа авах гэрээ байгуулад за нэг юу яаж байна? Орон сууц захиалж байна. Тэмүүт барилгын компани маань байраа ашиглалтанд оронгот нь яг орох үед нь өөрсдийнхөө нэрээр үйл хөдлөлийн гишлээ гаргуулж аваад эсвэл байраа барьж явах явцдаа үйл хөдлөлийн гишлээ өөрсдөө хандлаа гаргуулж аваад банкны процент тавьчих чинь. Тэгээд нөгөө иргэд маань ингээд байраа ашиглалтанд ороод за мэдээ тодорхой хугацаа өнгөрөөд үйл хөдлөлийн гишлээ буюу ойр дээрийг авахыг хүсэхэд одоо мэдээж гарахгүй шүү дээ банкны процент авах чинь зээлээ нөгөө барилга барьсан компани зээлээ төлж чадахгүй ч юм уу те эсвэл барилга барьчаад ингээд бүр алга болчихж байгаа ч газар дээ. Яг энэ тохиолдолд тэгээд орон сууцсандаа ордог мөнгөн ч байхгүй байрных нь ордорын ч өөрсдөө нэр дээр нь биш банкны процент хураагдсан. Бүр явж идэг энэхүү асуудлууд маш их гарч байна. Тийм учраас ерөнхийдөө бол яах вэ? Ер нь бол яг баригдаад ашиглалтанд орсон орон сууцыг худалдаж авал бас эрсдэл багтаалах. Тэгвэл бас нэг талаараа бас барилгын салбарт бас тиймэрхүү бас итгэл үнэмшгүй бас хандаж болохгүй л дээ мэдээж бас мэдээж анх ашиглалтанд ороход мэдээж орхоос өмнө захиалга авахаас эхлээд хямд байдэн шүү дээ тий. Мэдээж өөрсдөө сайн судалж чадах юм бол боломжтой шүү дээ. Хамгийн гол нь гэхдээ өөрсдөө маш сайн компаниас барилгын компаниас судлаагүйгээсээ болоод иймэрхүү асуудлууд их гарч ийн л та. За баярлалаа. Metro Lounge 91.7 радио бизнес лав хуулийн фирмтэй хамтраад эрх зүйн тойл нэвтрүүлгийг сонсогч та бүхэндээ хүргэж байна. Metro Lounge 91.7 радиогийн 1-р студиэс шууд дамжуулан сонсогч та бүхэндээ хүргэж байгаа юм а. Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт.
Metro Lounge 91.7 радио. Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна. За өнгөрсөн 7 хоногт гэр бүл цуцлалттай холбоотой асуудлаар ярилцсан тийм ээ. Тэгсэн. За тэгээд бас нэвтрүүлгийнхаа төгсгөлд бид хэд чинь эх 7 хоногийнхаа нэвтрүүлгийн бас сэдвийг тодорхой болгодог. Тэгээд 7 хоногийн хугацаанд сонсогчдоос үзэгчдээс бас хүмүүсийн одоо асууж тодруулахыг хүссэн зүйлийг нь одоо асууж тодруулахыг хүссэн зүйлүүдийг нь хүсэлтийг нь авдаг. Тэгээд манай Metro Lounge FM 91.7 гэсэн Facebook-ийн пэйж хуудсанд бас хэд хэдэн сонсогчийн асуулт ирсэн байгаа. Тэгээд сонсогчдынхаа асуултад хариулъя тийм ээ. За мөн л одоо нөгөө зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар ярилцж байхад нэг зүйл гарч ирж байсан тий. Ипотекийн зээл гарчихсан орон сууц худалдан одоо авах гэсэн юм аа. Одоо ипотекийн зээл нэгэнтэй гарчихсан. Гэхдээ одоо нотариатор гэрээ байгуулад тэгээд тухайн одоо зээл гарчихсан хүний өмнөөс зээлийг нь төлөөд тэгээд байраа өөрийн болгож авах боломжтой юу гэсэн ийм асуултуудаас хоёрч сонсогчоос ирсэн. Өмнө нь хэлжсэн бас энэ гурван банктай гурван л гэрээ байгуулах хэрэгтэй. Би нүуний зээлийн үргийн банк зөвшөөрсөн тохиолдол шүү дээ, тий. Тэгээд дотроод ороод тэгж хийвэл болно. Тэрнээс одоо зүгээр эсвэл бас юу байна? Одоо нөгөө зээл одоо үндсэн зээл авсан хүн байна шүү дээ. Тэр хүнтэйгээ одоо авах гэж байгаа хүн маань гэрээч бас нотариатор хийж болно л доо. Гэхдээ хамгийн гол нь сүүлд нь яг энэ асуудал төр чинь одоо залилчлаа тий гэсэн ийм маргаан гарч болдог байхгүй. Хэрвээ сүүлд нь ингээд энэ зээл ингээд тэр хүн зээлийн нотариат ингээд ороод яатсан зээлийн төлөөлөл яваад байна 5-10 жилийн дараа дууслаа нөгөө хүн маань зээл юу үйл хөдлөлийн нэрийг орон сууцны нэрийг шилжүүлж өгөхгүй бол яах вэ? Тэ? Одоо нэгд л одоо тухайн ипотекийн зээл гарсан хүн дээр байр нь ор дээр нь гарна шүү тийм ээ? Тий. Ор дээр бол угаасаа гарцсан байгаа шүү дээ. Тий, ор дээр гарцсан байгаа. Одоо өмчлөгч нь тий, банк нэг өсөнд барьцаанд зээлийн барьцааны гэрээ яагаад авцсан байгаа шүү дээ. Тий. Тэгээ банктайгаа гурван гэрээ ивэл тий зүгээр. Тэгэхгүй бол одоо яг банктай гурван гэрээ хийхгүй болохоор чинь хоёр хүн хоорондоо хийждэг. Нөгөө зээлийн төлөө дуусдаг. Тэнгүүт чи нөгөө хүн чинь үйл хөдлөлгөө авангтай зарчвал яах вэ? Тий. Хэрвээ банктай гурван гэрээ байгуулчих юм бол банк чинь за би энэ хүний ингээд энэ хүн зээлээ төлөө дуусгачлаа. Юу байлаа? Энэ хүний байрын банкнаас нөгөө барьцаагийн чөлөөлөх албан тууд өгнө штэ. Тэгэхдээ мэдэгддэг байхгүй юу? За энэ хүн зээлээ ингээд төлөө инглээ шүү инглээ гэд бас тоот мот явуулна штэ. Тэр үед тэр хүн бас мэдэгдчихэв. Тийм болохоор одоо юу аач штэ. Ямар нэгэн эрсдлээс тодорхой хэмжээгээр гэрээг 3 гэрээ сайн гэд өччих юм бол тэр бүх эрсдлээс хамгаалах боломж байгаа л гэсэн. Тий. Хэрвээ гурвалсан гэрээ хийхгүйгээр хоёулаа гэрээ байгуулсан тохиолдолд за дээрээс нь тэгээд тухайн орон сууцны одоо өөрийнх дээр зээл гарсан одоо тэр өмчлөгч нь гэх юм уу да ирээдүйн өмчлөгч нь нөгөө хүнийг одоо хулигдчихвал яах вэ? Одоо нэгсэндээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад тэгээд өөр хүнд зарчих ч юм уу бас нэг тиймэрхүү асуудлууд гарвал хэрвээ яах вэ? Юу одоо яг одоогийн байдлаар нөгөө орон сууцаа нөгөө зарах гэдэг хүн байна уу? Нөгөө авч байгаа хүн үү? Үгүй зарж байгаа хүн. Тийм. Ингээд штэ. Яг банк заавал банкгүйгээр хоорондоо ингээд гэрээ байгуулад үнэхээр нөгөө хүн маань итгэлцлийн үндсэн дээр бас тодорхой хүндээ итгээд нөгөө хүн үнэхээр найдвартай хүн байвал ямар ч асуудал байхгүй штэ. Найдваргүй бол. Тийм. Найдваргүй үнэхээр байгаад за өөрийнхөө нэрдээ шилж нэр нь угаасаа өөрийнхөө нэр дээр байгаа штэ. Үйлдвэрлэх нь хамгийн гол нь барьцаа чөлөөлөх дүнмөт шууд бусдын өөр нэг 3 дахь шидэдэд худалдан борлуулчих юм бол за 148 эрүүл үеийн тусгай ангийн 148-ийн 4 гэх зүйл ангаар практикт эрүү үсэл яваад байгаа. Тийм 148-ийн 4-өөд бусдыг заллан эхлэх. Эдгэрэг. Онц хүн хэмтэрэг тий. Одоо шийтгэл нь
Яши тийм 10-аас 15 жил 10-аас дээш 15 жилийн чанга тэглэмт тийм санагц та. Бүр чанга тэглэмт. Тий 10-аас дээш 15 жил. За ийм хэрэгүүдээ ерөөхдөө яг энэ Орос улсын маргаантай 100-ны нэг баг 80-90% дандаа эмэгтэйчүүд байна да. Залин хийж байгаа юу? Тий одоо яг энэ хүү орон сууцны ерөөхдөө залин хийж байгаа хүмүүсийн бас энэ орон сууцны ийм хүү төрлийн маргаан дээр дандаа 80-90% эмэгтэйчүүд байгаа. Байдаг. Мэдхгүйгээсээ болдго юм болов уу одоо яадаг юм бол. За тэр одоо мэдээж нэгд ирүүсээ яаж мэдхгүйгээсэж болно шахаа санаатал юу л да. Мэдээж хүний санаатал ухамсартай үйлдэл. За бас нэг асуулт байна. Энэ автомашин худалдаж авах гэж байгаа хүн юм байна. Тэгээд одоо 50%-ийг нь төлөөд тэгээд 50%-ийг нь зээлээр авах гэж байгаа юм байна. Иргэн төлөгдөх нөхцөлтэй гэдэг үү? Зээлээр худалдаж авах гэж байгаа юм байна. Гэвч нөгөө нэг одоо худалдах гэж байгаа хүн нь бас яг өөрийнх нь нэр дээр биш нэг итгэмжлэлтэй хүн юм байна гэсэн итгэмжлэлтэй хүн юм байна. Тэгэхээр энэ хүнээс одоо авах эрх зүйн үндэс байна уу? Итгэмжлэл гэсэн юм зүйл байна. За авах эрх зүйн үндэс бол байна. Тэр хүний нэр дээр биш зарах байгаа хүн маань зарах байгаа хүнийх нь нэр дээр биш ч гэсэн өөр хүнээс зарах итгэмжлэл болоод авцсан байна гэж би ойлгож байна. Тий. Тэр итгэмжлийн өөрөө хугацаанд дуусаагүй бол болно. Хугацаанд дуусаагүй бол тэр итгэмжлийнх нь хугацаанд нь тэр хүнээс худалдаа авах хэрэггээд өөрсдөө 50% өгөөд 50% хоорондоо тохиролцоор гэрээр тэгээд авч болно. Гэхдээ бас зүгээр эмийг дандаа муугл хараад байна л да уучлаарай. Яг ийм хүү бас төрлийн юунод бас залингийн гэмээр маш их гарч байгаа юмсан. Тий. Би зүгээр имийг нөгөө хуульч хүн болохоос өөрчлөөд сэргийлж хэлээд байна л да. Тий бас хүмүүс ихтэй гэгэл класс нь харж болно шүү дээ. Ерөнхийдөө яг ийм хүү яг түрүүний ярьсан жишээ гэж хэлгээ. Би энэ мөнгө чинь 7 хоногийн дотор 10 хоногийн дотор мөнгө өгье гэгээд итгэмжлэл хэлүүлээд авангуудаа бусдад зарчаад тэгээд нөгөө хүндээ ч мөнгө өгөхгүй энэ мөнгө машин зарчиж мөнгөний аваа явчихдаг. Ийм асуудал маш их гарч байгаа. Тийм. Тэгээд сүүлд нь цагдаа магдаа болоо явдаг. Тэгээ нөгөө машин хураагддаг. Тийм. Тийм учраас ер нь бол үнэхээр итгэмжлэлээр авах гэж байгаа бол та тэр машины яг жинхэнэ хуульсны одоо эзэмшигч тэр хүнтэй нэг уцаар холбогдоод ч юм уу те яг энэ хүн ийм итгэмжлэл тавуулгасан байна. Энд чинь зөв те үнэхээр энэ хүнд итгэмжлэл гэж олгосон уу гэдэг бас асуучих хэрэгтэй. Надад би худалдаж авах гэж байгаа маа гэдэг. Тий тэгэж асууц нь илүү найдвартай. Тухайн итгэмжлэл олгосон хүнээс нь тий тэгэхгүй бол одоо цаад манай амьдрал дээр ямар асуудал гараад ингэхээс сая хэлээд ш нөгөө би мөнгө чинь 7 хоногийн дараа өгнө гэд итгэмжлэл хэлүү нэгсэндээ итгэмжлэл хэлүүл авчихгүй зарах шууд. Итгэмжлэл хэлүүлж авангтай мөнгөний өгөөгөөжиж өөр хүнд зараад тэгээд зарсан мөнгөө тэр хүндээ өгөхгүй тэгээд шууд аваад алуулчих жоох. Тэгэхээр чи нөгөө хүн чинь энэ хүн миний машиныг аавна хичээд 7 хоногийн дотор мөнгөний өгнө гэж аваад итгэмжлэл надаас хэлүүлж авсан. Тэгсэн чинь энэ хүн алуу болчлоо. Гэт машинаас суулуулаад замын цагдаар зогсоолгосон чинь өөр хүнд айлтай худалдсан. Тэгээ нөгөө хүн чинь цагдаад гомдлоо энэ хүн намайг залжлаа. Миний машиныг аваад 7 хоногийн дотор мөнгөний өгнө гэж итгэмжлүүлж авсан чинь миний машиныг цаашаа бүр зараа хийцэн байна. Тэгээ яг энэ дундаас нь сүлд худалдаж авсан хүн маань машинаа унж чадахгүй хуулийн байгууллагын тогтоолоо битүүмжлэгдээд тэгээд хэдэн сар хэдэн жилээч явах юм асуудал гардаг. Тэгээ мөнгө олж авч чадахгүй нөгөө хүмүүсийн сүлдэн төлбөрийн чадвар байхгүй ч юм уу те дунд нь залилаа явсан юм. Энэ хүү асуудал байж болох учраас яг яг машиныхаа эзнээс нь л юу гэнэ асуусан дээр те. За баярлалаа. Metro Lounge 91.7 радио Business Love хуулийн фирмтэй хамтраад эрх зүйн тойл нэвтрүүлгийг сонсогч та бүхэндээ хүргэж байна. Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт.
Metro Lounge 91.7 радио Business Love хуулийн фирмтэй хамтран эрх зүйн тойл нэвтрүүлгийг танд хүргэж байна. За мөн нэвтрүүлгийн давталтын дугаарыг YouTube-ийн Metro Lounge FM 91.7 гэсэн суугаар болоод On TV телевизээр хүлээн үзэх боломжтой. Пүрэв гарагийн 18 цаг 30 минутаас On TV телевизээр үзэгч та бүхний мэлмэд хүрэх юм аа. За тэгээд нэвтрүүлгээ үргэлжлүүлээ. Яг Business Love хуулийн фирм дээр худалдаа авах гэрээтэй холбоотой ирж байгаа одоо эрх зүйн маргаан ямар төрлийн маргаанууд цонхолж байна вэ? За яг худалдаа авах гэрээтэй холбоотой гэх юм бол 100-ны бараг 90% нь үл хөдлөлийн төвөгтэй холбоотой маргааш чинь. Түүн ярддаг нөгөө юу яадаг. Орон сууц захиалсан шинэ ашиглалтанд орон сууц барьж гинэ гэдэг нэг том хотгон барьж гинэ захиалга өгсөн чинь ингээд тэдний өөрсдөө гэрчлэгээ авч банкны процент тавьчихжээ. Эсвэл юу яадаг. Нөгөөх нь хугацаанд ороогүй 2 жил хэдэн жил өнгөрцөн ч юм уу. За эсвэл дунд нь одоо нөгөө долларын ханш өссөн гээд үнэ нэмсэн. Тухайд худалдаа авах гэрээсэн тэр үнэ өссөн. Илүү мөнгө нэхэд идэг. Илүү мөнгө долларын ханшны зөв мөнгө өгөхгүй бол одоо ойр дээр чинь гаргаж өгөхгүй гэдэг. Иймэрхүү асуудлууд ерөөсөө л орон сууцтай иймэрхүү 90% нь ерөөсөө л орон сууцаар л дагинжиндаа худалдаа авах гэрээн дэр. Хэрвээ манай сонсогчдод үзэгчдод орон сууц худалдаа авах гэрээтэй холбоотой ямар нэгэн эрх зүйн асуудал тулгарсан тохиолдолд Business Love хуулийн фирмээс яаж зөвлөгөө авах боломжтой вэ? Ер нь хинт хандах вэ? За манай хуулийн фирм UBH Center гэдэг тэнд манай фирм байрладаг. Тэгээд манай байгууллагын Business Law гэдэг пэйж хуудас байгаа. Үүгээр бас манай байгууллагын хагийг тодорхой төлөвлөгөө орж хараад тэгээд бас манай тэнд пэйж хуудсанд манай байгууллагын бүх мэдээллүүд байгаа. Тэр мэдээллүүдийг харж байгаа холбогдоод цаг аваад уулзах боломж байгаа. За ер нь худалдаа авах томоохон бас гэрээнүүдийг ер нь төрийн байгууллагууд бол тендерээр зохион байгуулдаг тийм. Худалдан авах ажил аюу лээ. Ажиллагааны газар гэдэг байдаг. Тийм. Янз бүрийн тоног төхөөрөмж худалдаа авахаас ахвал төрийн байгууллагууд. Яг төрийн байгууллагад ийм эрх зүйн маргаан үүсдэг юм болов хэрвээ танаа дээр ирж ирсэн тохиолдол байвал тойрдохгүй юу? За манай дээр яг төрийн байгууллагатай холбоотой худалдаа авах үйл ажиллагаатай холбоотой бол маргаан за энэ жилийн үед бол орж ирээгүй байна. Яг л энэ хүмүүсийн орон сууцтай холбоотой л маргаанууд л маш их орж ич нас харьцангуй төрийн байгууллагатай хийсэн гэрээний хэрэгжилт байна. Бас гайгүй практиктай гайгүй явд юм байна л гэж бодож штэ. Яг төрийн байгууллагын тендертэй холбоотой гэхээр нэг зүйлүүд бас иргэдийг бухимдуулаад тендерт оролцогчдыг бухимдуулаад байгаа юм шиг надад санагдтiin. Юу вэ гэхээр одоо танил талдаа тендрийг өгдөг. Ийм зүйлүүд одоо нэгнийх нь хатуувч гэдэг юм уу тийм найз нөхөдч гэдэг юм уу нэг ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүст ингээд тендрээ өгдөг ийм тохиолдол гардыг болов уу гэж хараад байгаа. За тийм тохиолдол одоо хүмүүс маш их гарч ийн гэж яриад байгаа. За одоо шүүхээр шийдүүлсэн зүйл байд юм болов? Тий. Би бас яг одоо гардимаа гэж хэлэхэд бас хэцүү байна. Хүмүүс л гэж яриад байгаа. Би одоо бас яг тиймхүү маргаан шүүхээр мэдээж тиймхүү асуудлууд бол байж л байгаа. Би яг тодорхой нарийн жишээ одоо хэлэх боломжгүй л байна бас. Тий. Ерөөхдөө бол яг энэ төрийн байгууллагуудын худалдаа авах үетэй холбоотой тендер хэмжээний янз бүрийн асуудалтай холбоотой юм дээр өөрсдөө төрийн байгууллагч бас хуульчтай гэдэг. Тий. Мөнгө өмгөөлөгч авч хэдэн сая төгрөг ч юм уу тодорхой мөнгө ингэж төсвөөс гаргахаас илүү өөрсдөө төсвөөс гаргахаас илүү өөрхөн хуульчаар дамжуулж шүүх хуралд оролцох. Өмгөөлөгч авахаас илүү өөрсдийнхөө боловсон хүчин хуульчаараа дамжуулж маргаанд төлөхөө оролцдог. Тийм тал үүдэг.
Хэрвээ одоо нэг тендер зарлагдлаа. Олон одоо тендерт оролцогчид оролцоод тэгээд одоо тэр ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүстэй тендерээ өгчлөө гэж бодъё. Нэг байгууллага тендер зарлаад өгчлөө гэж бодъё. Хэрвээ тэгсэн тохиолдолд тэрийг нь одоо тухайн одоо тендерт оролцогчд бусад оролцогчд нь одоо ялагдсан гэсэн үг шүү дээ. Тэд нар нь мэдээд ингээ хуулийн байгууллагад хандъя гэвэл яг ямар одоо эрх зүйн асуудлуудыг тулгуурлах вэ? За мэдээж энэ тэр тендер зарласан одоо тэр шалгаруулсан тэрийг бол хүчин төгөлдөр бос тооцоолохаар л шүүхэд. За уучлаарай, энд нэг сонсогч холбогдож байна хоёлаа. Дараа яриагаа үргэлжлэе. За 7014 2066 гэсэн дугаарыг утсанд холбогдсон сонсогч маань дахиад холбогдоорой. Утсан тасарчлаа. За шүүхэд хандана да. Тий. Шүүхэд за тухайн үеийн тендерийнхаа тэр аль ямар байгууллага уу ямар шүү бас тодорхой бас нарийн тохиолдлоос шалтгаалаад за ерөнхийдөө бол иргэний иргэн шүүхээр тэгэхээр заргаарч бас явж болох тийм тал бас байж болно. Байна уу? Сайн байна уу? Metro Lounge 91.7 радиогийн шууд эфирт холбогдлоо. Сонсогч та бүхэн бас худалдаа авах гэрээтэй холбоотой эрх зүйн асуудлаар сонирхсан асуултаа асууж болно. За танд ямар асуудал байна? Байна. Сан таныг сонсож байна. Би нэг юм давлах гэсэн юм аа. За. Энэ байрны талаар сая ярьжсэн. Тэгээд би тэр тал дээр нэг юм асуух гэсэн. За асууж. Хуучин нэг байрны тэгээд тэрэн дээр 8% лизингээр байр авсан 8% гарсан байлээ. Тэгээд урьдчилгааг нь өгөөд зээлийг нь би өмнөөс нь төлөөд яваад тэгээд зээлийн дуусахаар нэр нь миний нэр гэсэн юм байгаа байхгүй. За. Тийм гэрээ одоо би хийгээд тэр байрыг авбал одоо ер нь юу юм болох уу яах вэ гэдэг талаар Натрууд хандж ийсэн үү? Натруудад хандахаар тэр юу яах вэ? Тийм хоорондын гэрээ бол хийхгүй гэдэг юм байна. Таха. Ер нь бол хувь иргэд хоорондоо ямар ч юу гэрээ байгуулаад тохиролцож болно шүү дээ. Хамгийн гол нь энэ дээр ийм асуудал байгаа. Нөгөө хүн чинь яг зээлийг өөрөө төлж дуусны чинь дараа өөрөө чинь нэр дээр тэр орон сууцыг шилжүүлж өгөхгүй юу? Тий. Хэрвээ тий хамгийн гол нь энэ чухал энэ л асуудал байгаа. Хэрвээ үнэхээр энэ шилжүүлж өгнө гэдэгт нь бас эргэлзэж байгаа юм хүн асуудал байл банктай очиж уулзаад банк зөвшөөрвөл та хэд гурвалсан гэрээ гэж байгуулж болно. Банкны төлөөлөлтөй бас тийм ээ. Тий, банк чинь өөрөө гэхдээ зөвшөөрөх хэрэгтэй. Би одоо энэ хүний зээлийг төлж байгаамаа. Энэ хүнгээ зээл төлөгдөөд дуусангууд нь менежер дээр шилжүүлэх ёстой байгаамаа. Би ингээд бас танахаас зөвшөөрөл аваад ингээд бидний хоорондоо нэг гэрээгээд энэ зээл төлөгдөөд дуусангууд банк чинь барьцааг чөлөөлж албан тоод явуулна шүү дээ. Улсын бүртгэл рүү. Тий, тэр мэрийг өөрөөр чинь дамжуулж мэдгдээд ингээд явах юм бол яг зээл төлөгдөөд дуусны дараа тэр хүн магадгүй орон сууцаа өөр чинь мэддэггүйгээр босдод худалдах ч юм уу иймэрхүү асуудал бас гарахаас сэргийлэх боломжтой л тоо. Тэгэхээр хамгийн гол нь банктайгаа байж гурвалсан гэрээ хийвэл илүү баталгаатай болох нэ. Тий. Хэрвээ үнэхээр нөгөө хүн чинь бас нэг хүмүүс яриад байгаа юм байна да. Энэ гэрээ хийгээд ингээд за зээлийн төлөө явж та тэр донд одоо тэр бас муугар болоход нөгөө тэр хүн ихлээрээ одоо ямар нэгэн байдлаар одоо өөдөлөх юм уу тийм ээ. Тийм над тийм шалтгаанаас юм уу өөр юм нэг тийм над. За энэ асуудал дээр санаа зовох шаардлага байхгүй. Ямар учиртай гэх юм бол тэр хүн маань одоо өөд боллоо гэж бодъё те. Тэгэхэд тэр үр хүүхэд нь өв залгамжилж аавна тэр хөрөнгийг орон сууцыг. Тэр үр хүүхдүүдээс нь шилжүүлээд авчтээ.
Тий, тэр хүн ерөнхийдөө бол тэр банктайгаа гурван гэрээ хийгээд ирдээ төдөө явж явах бол болох юм. Тий, болно. Хэрэг өөд болсон тохиолдол яалаа өөрөө чи асууад яалаа гэхэд 1 жилийн дотор өв нэгдэн гэж юм байдیں۔ Тэгээ гэрчилгээ гэж юм гардیں۔ Тэгээд 1 жилийн дараа тэргийн шилжүүлээд авчих болно. Тий. За баярлалаа. За баярлалаа. Баяртай. За. Метролан 91.7 радиогийн 7014 2066 гэсэн дугаар явуулсан холбогдоод мэрэгжлийн хуульч өмгөөлөгчөөс худалдах болон худалдаа авах гэрээтэй холбоотой асуудлаар сонирхсан зүйлээ асууж болно. Байна уу? Сайн байна уу? За хөгжмөнийхаа дуг жоохон судлаарай. За. Би нэг байрны талаар нэг юм асуух юм аа. За. Гойд болохоор одоо 2-3 жилийн өмнө байр захиалсан байхгүй юу? Тэгээд нөгөө урьдчилсан захиалагч нэг одооны ханшаасаа болохоор арай хямдхан байдаг штэ. Тий. Тэр ханш нь болохоор гойд үед болохоор бид нар сайн судлаагүй. Тэгээд одоо дарагдж байгаа ханшаар нь захиалсан байгаа байхгүй юу? За. Тэрэн дээр болохоор одоо тухайн үед дарагдж исэн ханшаар нь ч юм уу тийм гэрийн өөрчлөгдөх боломж үйд юм уу гэж асуух гэдэг байна. Та хэд анх гэрээ байгуулахдаа жоохон үнийн дүн дээрээ зөрүүтэй арай өөр гэрээ тохироод байгуулсан гэсэн үг. Одоо зарж байгаа үнээр нь дахиалсан гэсэн үг байхгүй юу? За. Нэгэнт гэрээн дээрээ та тэгээд тусгацсан бол одоо өөрчлөхөд хэцүү шүү дээ. За. Тий. За. Тэр нэгэнт гэрээ байгуулад гэрээн дээр үнийн дүн байгаа тохиолдолд өөрчлөх боломжгүй юу? Тий, хоёр тал тохироод тэр чинь гэрээ байгуулад нотроо дотор орсон байна шүү дээ. Нөгөө тал нь зөвшөөрсөн тохиолдолд бол болно. Мэдээж худалдсан газар нь тий хэр барагта зөвшөөрөхгүй шүү дээ, тий. Хэрвээ тухайн үед ийм ханштай байсан байна гэд өөр одоо зүйлүүдээр баталгаажуулвал тэр ерөөсөө хамаагүй. Бүр тухайн үеийн зах зээлийн ханшаас бүр нэг дахин үнэтэйгээр тэр гэрээн дээр үнэн бичигдсэн байсан ч хоёр тал хоорондоо талууд хоорондоо тохирч байгаа 19-ийг зурцсан байгаа юм чи. Тий зөвшөөрөл тухайн үед тохирцоолж зурсан шүү дээ. Тий. За тэгвэл саяны сонсогчос хэцүүхэн л асуудалд орсон. Яг иймэрхүү асуудал бас гарч магадгүй юм байна. Тийм учраас сонсогчд маань, үзэгчд маань байр худалдаа авах гэж байгаа бол үнийг нь сайн судлаад тэгээд ирээдүйд бас ямар үнд хөрөх нөө одоо тухайн үннээсээ одоо хэр хямдралтай байгаа юм байна гэдгийг нь судалж ээж гэрээ байгуулах бол саяны сонсогч. Орон сууцсан дээр бас нэг гараад байгаа асуудал нь манай иргэд нөгөө орон сууц худалдаж аваад худалдаа авах гэрээгээд мөнгөө шилжүүлчихдэг. Үүний дараа нэрээ худалдаа авах гэрээг авчичоод улсын бүртгэлтэй чи нэрээ шилжүүлэх гэсэн чинь улсын бүртгэлээс эн чинь барьцаанд байна гэд нэр шилждэг. Тэгээд бас залингийн гэмдэр болдог. Иймэрхүү асуудал их байна. Тийм болохоор орон сууц судалдаж авахдаа тэр өмчлөгчийн гэрчлэгийг авчираад нотроод ороод худалдаа авах гэрээгээд ингээд инглэж гисэн заавал улсын бүртгэлийн байгууллагаас энэ барьцаатай байна уу юу? Ямар нэгэн одоо цагдаа шүүхээс ч юм уу битүүмжилсэн байна уу юу те? Тиймэрхүү лавлагыг нь заавал авч иж гэрээгээ хийж авах хэрэгтэй. Эсвэл нэрээ шилжүүлсэн дараа мөнгө өгч авах хэрэгтэй. Тэгэхгүй бол манай иргэд чи айгүй тийм гинэн хүмүүс бас их байна. Зүгээр л үйл хөдлөлийн гэрчлэгээ харуулаад нотроод ороод тэгэл шууд гэрээгээ хийгээл заа гээл мөнгө өгүүлцэж авалцаал иймэрхүү бас зүйл нэрсээр гараад байна шүү. Тэгэхээр тухайн одоо үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн барьцаанд байна уу юу гэдгийг битүүмжлэгдсэн бас байна уу юу? Тий. Тэр бүгдийг давлгаа авч ийн шл. Гэтэл бас энэ давлгааг чинь бас хуурамчаар хийгээд. Тий аюу чи. Одоо бүр 90 хотод бүр хийдэг тийм газар байна гэж сонсогдох юм. Тий. Тэгээ аюу хуурамчаар хийгээд тийм асуудал маш их гарч байна. Одоо энэ автомобилууд шүү дээ. Эн чинь нөгөө унж явдгаар машин тавина шүү дээ. Тэнгүүд нөхдүүд албан тот өгөө за манай нэр дээр одоо энэ машинаа шилжүүлчих хүрээ дээрээ тэгээ мөнгө авагдана шүү дээ. Тэнгүүд албан тот ч машинаа нэрийг шилжүүлж ирэхдээ нөгөө 90 хотод нөгөө улсын бүртгэлийн байгууллагууд хамт тэмдгүүдийн улсын бүртгэгчийн хамт тэмдгүүдийн бас хуурамчаар
хийцэн. Тэгэл тэдний нэр дээр ингээд шилжүүлж ирлээгээд бичлэгээд 5 удаараа л авчираад өгөөд мөнгө аваад явцсан. Гэтэл яг бодит байдал дээр нэр нь усын бүртгэлээр нөгөө хүнийхээ нэр дээр хэвээрээ л бичдэг. Тиймэрхүү асуудлууд бас сүүлүүд гардаг болж байна. Им хөгжөөд им хөгжин хөгжихээрээ бас гинт хэргийн бас арга нарийсаад арга нарийсаад хүмүүс бол дагаад бас энэ талаар мэдлэгтэй л болж авахгүй бол бас хэцүү л. За энэ 7 хоногийн сэдв худлаа авах гэрээтэй холбоотой эрх зүйн асуудал байлаа. Эх 7 хоногийн сэдв ямар хөө сэдвээр ярилцвал? Эх 7 хоногт ажил гүйцэтгэх гэрээ. Тий. Маа ажил гүйцэтгэх гэрээ жишээд та нөгөө барилгын ажил тий. Туслан гүйцэтгэгч гээл баахан л хүмүүс ингээл хооронд одоо энэ ялангуяа энэ их орон сууц баригдаж байгаа үед бол маш их маргаан гарч байгаа. Энэ талаар ерөөхдөө нэлээд сайн дэлгүүлж тодорхой мэдээлэл өгье гэж бодож байна. Надад ч бас асуух асуулт байна. Одоо асуудалд орсон хүний. Тэгэхээр эх 7 хоногт тэр сэдвэр асуусан дээр баха. За тэгээд нэвтрүүлэг бас өндөрлөх хугацаа болж байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас худалдан авах гэрээ хийж байгаа аль тал нь одоо ямар зүйл дээр одоо анхаарвал зүгээр юм болоо? Гэрээг одоо хэрхэн байгуулвал зүгээр юм болоо? За ер нь гэрээг бол мэргэжлийн гэрээ боловсруулдаг хуулийн фермер байгуулсан нь бол маш зүйтэй. Учир нь бол орон сууц худалдаа авах гэрээ бол бага үнийн дүнгээр яригддаг. Хэмжээний мөнгөнд дүн яригддаг учраас сүүлд нь ямар нэгэн эрсдэл гарахгүй, гэрээн дээр унахгүй, ямар нэг бүх эрсдлийг тооцоолох үүднээс бол яг мэргэжлийн хуулийн фермер гэрээг байгуулсан зүйтэй тий гэж зөвлөмөр байна. За мөн орон сууц худалдах автомашин худалдаа авахд бол түрүү хэлсэн автомашин худалдаа аваад итэмжлэлтэй байсан ч гэсэн цаад хүний жигэн эзэмшигч байсан л тодруулж асууж авчээ. Ямар нэгэн эрхийн зөрчил байна уу гэдгийг тодруулах гэсэн үг шүү дээ. Та үнэхээр энэ хүн итэмжлэлт болгосноо энэ хүн таны мөнгө төргийч үгүй яасан тий би ингээ авах гэж байгаамаа гэдэг ч юм уу тодруулах хэрэгтэй. Орон сууцсан дээр бол ашиглалтанд ороогүй барилга дээр бол барилга компаниас судлах хэрэгтэй. За ашиглалтанд орсон байр худалдаж авал за мэдээж арай асуудал бол харьцангуй гайгүй. Ерөнхийдөө бол бүр ашиглалтанд орсон яг юун дээр бол иргэд хооронд худалдаж авахд бол тэр шүүх цагдаагийн байгууллагын прокурор ч юм уу тогтоолоор битүүмжлэгдсэн байна уу юу? За эсвэл банкны барьцаанд байна уу юу? Ямар нэгэн хаалт хийсэн байна уу гэдгийг л лавлагыг нь авч иж гэрээгээ хийж агаарай л гэж зөвлөмөр байна. Тэ. Тэгээд за энэ худалдаа авах гэрээний нэг төрөл нь маань өөрөө шийдвэр гүйцэтгэх албан дээр өөрөө дуудлага худалдаа маркаар бас хамгийн онцгой төрлөнд хийж явагддаг. Тий, тэн дээр хүртэл бас тодорхой үнэт дээр үнийн санал манал өгөхдөө бас зах зээлийнхаа ханшийг зөв тооцож бас барьж байгаараа үнийн саналаа өгч байгаа гэхгүй сүлнээс өөрсдөө хохирох асуудал их гардаг шүү. Хэмд үнээр дуудлага худалдаанд ороод. За иймэрхүү юмуудыг л зөвлөмөрөө. Одоо бас яг ингээд валютын ханш савлгаатай байгаа үед бол бас эрсдэлтэй юм байна тий худалдаа гэрээ хийхэд магадгүй одоогийн ханшаар хийлээ гэхэд дараа нь бүр хитэн дөрөнтэй болчих ч юм уу тийм байж болох тохиолдол их л гарах юм шүү. Тийм байж ер нь болохгүй л таа болно хуулиараа. Тийм асуудал ихтэй гараад байна. Яг валютын ханш өслөө гээд юу яах хэвээр бол тоо. Ер нь өсөлтөнд тэр зээлэр мэлээр авцсан байлаа гэхэд валютын ханшны өсөлтөөс шалтгаалж зээл хүү тэр өсөх эсхүүлтэй болно. Тий. Иймэрхүү асуудал бас гараад байгаа маа. Ер нь гэхдээ манай Монгол улс ч төгрөгөөр л төлбөр тооцоо хийх ёстой шүү дээ. Тий. Тэгээ доллараар хийгээл яваад тий. Энд ч бас хуулиараа хөлн болохгүй юм байна. Гэхдээ яг хоо амьдрал баян гэдэг байна. Аль нь хийгээл яваад байгаа. За баярлалаа. Ингээд эрх зүйн тойл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг энд хүргээд өндөрлүүлээ. Metro Lounge 91.7 радио
Бизнес Лав хуулийн фирмтэй хамтран эрх зүйн төл нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа юм а. Энэ удаагийн дугаарын сэдэв худалдан авах гэрээтэй холбоотой эрх зүйн асуудлаар ярилцлаа. Дараагийн удаа сонсогч та бүхэнтэйгээ дараагийн сэдэв гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгүүлэх гэрээ тэ холбоотой асуудлаар сонсогч та бүхэнтэйгээ үзэгч та бүхэнтэйгээ ярилцах болно. Нэвтрүүлгийн давталтын дугаарыг On TV телевизээр пүрэв гараг бүрийн 18 цаг 30 минутаас хүлээн аван үзээрэй сонсогчдоо үзэгчтэй. Ингээд эх 7 хоногийн пүрэв гарагт энэ цагтаа эргээд уулзъя. Хууль эрх зүйн цогц мэдээллийг таны сонорт